Батмунх Даян хааны хатан бөгөөд Монгол улсыг нэгтгэж чухал хувь нэмэр оруулсан улс төрийн зүтгэлт юм аа. Мандухай анхандаа Мандуул хааны баг хатан болж түүнд 2 охин төрүүлж өгчээ. Мандуул хаан нас барсны дараа төрийн хэргийг төр хамаарч байв. Чингисийн алтан ураг тасарсан хэмээн үтсэн хасрын угсааны хорчны үн болд Мандухайд гэрлэх санал тавьсан боловч Мандухай татгалзжээ. Мандухай Чингис хааны алтан ураг хаан ширээ залгамжлах ёсыг хадгалахын тулд Баян мөнх болох Жонгийн хүү Батмунхийг хайн олж хаан ширээнд залжээ. Өөрөө түүний их хатан болов. Тэр үед Мандухай 33 настай, Батмунх 7 настай байжээ. Батмунхийг өсөж том болтол Мандухай хатан төрийн хэрэгт туслан шийтгэж байжээ. Мандухай хатан Батмунх нар улс орныхоо тархай байдлыг эцэс болгож их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулав. Юуны өмнө Мандухай ойрдыг довтлон тас бүрд гэдэг газарт бут цохин эрхэндээ оруулжээ. 1480-ад оны ихээр ихээхэн эрх мэдэл үхий бигэрсэн тайш Исмаил тайш нарыг бут цохив. 1489 оны үед Мандухай Батмунх нар ойртой дахин тулалдаж энхүү их хаан тэрслэгчдийг дарангуйлсан. Монгол улсын бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэх Батмунхийг бие даан төрийн эрх барих нөхцөлийг бүрдүүлв. Мандухай Чингис хааны алтан ургийг дээдлэн бүх Монголыг их хааны захиргаанд нэгтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Тиймээс тэрээр 44-2-ын Монгол улсын хаттын дотроос онцгойлон шалгарсан төдийгүй Монголын түүхэндх хамгийн алдартай хаттын нэг болсон билээ. Мандухай Батмунх хоёрын дундаас төр болд, улс болд 2 ихэр, барс болд, төрөлт гүнж 2 ихэр, арс болд, очир болд, алч болд 2 ихэр, ар болд гэсэн 7 хүн 1 охин төржээ.